Монголын үндэсний бүхий холбооноос зохион байгуулдаг Алтан цомын төлөөх бүхийн барилдаан 3 дахь жилдээ шинжилсэн байдлаар зохион байгуулагдана. Энэхүү барилдаанд 8 багийн 64 бүх хүч үзэхээс Apo Skytel компани баг Монгол Улсын Арслан Орхон баярын тэргүүлсэн 8 хүчит бүх барилт нь 9-р сараас эхлэн бэлтгэлдээ гарсан тэдний хувьд эхний барилдаа 80 сарын 26-ны өдөр бүхий өргөөнд Хэрээд багтай хийх юм байна. Энэ жилийн үед багуудын өрсөлдөөнийг хэд ялгамжтай байлгахгүй өрсөлдөөн сонирхолт татхуйц байлгах үүднээс үндэсний компаниудад 1-3 бүхийг шууд сонгох, багийн бусад гишүүдийг чансааны үзүүлэлтээр 1-8 байр тус бүрээр сонгуулах зарчмаар багийн гишүүдийг бүртгүүлснээрээ онцлогтой байгаамаа. Олон шилдэг тамирчтай бүгдийн тэнцвэргүй хувааж их сонголтын байдлаар тэнцвэргүй хувааж тэнцвэргүй багууд гарч ирж байна. Энэ тэнцвэргүй багуудын хооронд өрсөлдөөн болж байгаа учраас энэ жилийн Алтан цомын байдлаа илүү хөсөлтөөнтэй, илүү их сонирхолтой болох хаа гэж бодож байна. Тэгэхээр энэ онцлог нь бол бүх тамирчид тэнцүү багцсан гэдэг онцлогтой. Энэ тэмцээнд манай Apo Skytel компани болон Skytel компани багууд маань Skytel компаниуд нийлж Apo Skytel гэсэн баг олцож байгаа. Тэгээ Apo Skytel багийнхаа нийт 8 тамирчдын бүрэлдэхүүнтэй болцсон. 8 бүхчүүд маань бас цол цолны төлөөлөл бүхчүүд амжилттай олцох хаа гэж бодож байна. Apo Skytel хувьцаат компани багт Улсын Арслан Орхон баяр, Улсын Харцаг Цэдэн Содном, Улсын Өс Хидэр Начин Бачуулан, аймгийн Хурц Арслан Амгаланбаатар, аймгийн Хурц Арслан Очирхүү, аймгийн Арслан Төгс Дүлгөн, аймгийн Арслан Баасанжав, аймгийн Арслан Баяр Баасан багтаж байна. Apo Skytel хувьцаат компани багийн хувьд 9-р сараас эхлэн бэлтгэлээ хийж эхэлсэн. Тэдний хувьд бие махбод болон сэтгэл зүйн хувьд бэлэн гэдгээ илэрхийлж байлаа. Бэлтгэл сургуультаа ерөн саяга заалан тохирол барилж ирсэн хүмүүс ер нь тэр ихний чансааны 64 одоо 64-т ороод тэгээд энэ багт ингээд сонгогдоод ингээд одоо барилдах байна. Алтан цомын төлөөх бүхийн барилдаан тэгш цар болгон зохиогдох бөгөөд Алтан цомын ялагчийг эх 4 сард шалгаруулах юм байна.